3 удаагийн хууль нэмэлт өөрчлөлтөөр одоо Вений конвенцийн олон улсын гэрээ аргуудыг одоо хүртэл тусгаагүй байна гэдгийг би ерөөсөй ойлгохгүй. Ямар аргуудыг тусгаагүй болоод юу нэмэгдэж орж ирээд байгаа юм бэ гэж энийг нэг тодруулж өгөөч гэж. За юуны хувьд засгийн газрын улсын хурлаар олон удаа хэлцдэггээд энэ одоо энийг бол сая би ойлгохдоо цөөрүүлж байгаа юм гэж ингэж ойлголоо. Тэгээд хамгийн сүүлд нь энэ шүүх хэрэглэх болцоогүй болдог олон нийтийн гэрээний талаар төдийлөн ойлголт байдгүй зэрэг олон хүндрэлүүд байна гэдэг ингээд энэ шүүхийн процедур нь энэс болж удаад байдаг юм. Хамгийн сүүлийн танилцуулаад шүүх хэрэглэх болцоогүй болдог олон нийтийн гэрээний талаар төдийлөн ойлголт байна гэж ингэж бас энэ танилцуулсан энийг тайлбарлаж өгөөч. За юуны хувьд энэ оюутлогоо гэрээ хэлцээр чинь одоо олон улсын гэрээ хэлцээр гэж үзэхүүгүй юу? Одоо 2009 онд Монгол төрийн 3 сайд засгийн газрын сайдууд гар үсгсэн гэрээг энийг одоо олон улсын гэрээ гэж үзэх үү? Хэрвээ ер нь цаашдаа нь олон улсын гэрээ хэлцээр гэдэг юм том гэрээ хэлцээрүүдийг цаашдаа зас сайжруулах шаардлага гарвал ер нь яах вэ? Одоо тухайлах юм бол оюутлогын гэрээн дээр үндэсний аюулгүй байдлын зүйлээс 6 удаа шийдвэр гарсан байдаг юм байна. 6 удаа шийдвэр гарсан. Улсын хурлаас 4 тогтоол гарсан. Засгийн газраас 13 удаагийн тогтоол гарсан. Нийтдээ 20-од тогтоол шийдвэр үндэсний аюулгүй байдал улсын хурл засгийн газраас гарсан байдаг. Тэгээд энэ тогтоол шийдвэр нь бол анхны хийсэн гэрээнтэй нэг дан сайжруул Монгол улсын эзэмших хувийг 50-аас доошгүй байлга зэсайлуулах үйлдвэр байгуул, дэд бүтц байгуул, усан хангамжийг сайжруул, тэнд нь хот байгуул энэ төргээ ингээд их хурл засгийн газраас ингээд шийдвэрүүд гараад байдаг. Олон улсын гэрээ хэлцээр ингээд байгуулсныхан дараа их хурл засгийн газраас юм уу үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс иймэрхүү чиглэл гарвал одоо ер нь яг уу их хурл засгийн газрын шийдвэрийг зас сайжруулахаар ингэж оруулж ирэх үү? Аль эсвэл тэр гэрээ хэлцээр хийсэн яг энэ чигээр нь явна гэж хэлдэг үү? Ягаад гэвэл бид бол одоо ийм 20-од шийдвэр гаргачаад тэрнийх бид бол хүчинд мөхсдөөл одоо Монгол төр хүчинд мөхсдөөл энэ гэрээ хэлцээрийг бол зас сайжруулж чадахгүй байсараад одоо эхнийх нь дараагийнх нь ингээд яваад байна л да. Тийм учраас энэ одоо ийм асуудлыг Монгол төрөөр зас сайжруулах гэж үүрэг даалгавар өгөөд байхад 20 удаагийн үүрэг даалгавар өгөөд зас сайжруулах байж байгаа. За тэр өстө өгшүүний асуулт хариулъя. Би нэгдүгээр асуултанд хариулъя. Манай 3 дахь 4 дахь асуултанд манай бас мэрэгчлэтнүүд нэмээд хариулна. За орчуулгын тухайд бол эцэслэн хяндаг орчуулгын эцэслэн хяндагийн эрхэнд гадаад ямд үлдэж байгаамаа. Одоогийн байдлаар бол орчуулгын гадаад ям хийдэг ийм бас үүрэг хүлээчээд байгаа юм. Тэгэхээр үнэхээр мэрэгжлийн нарийн юмнууд, мэрэгжлийн салбарын нарийн юмнуудын энэ орчуулга гадаад ям хийж чаддгүй. Тэгэхээр энэ шинэ хуулиар бол мэрэгжлийн яамдууд нь орчуулга хийгээд ирвэл гадаад ям тэрний эцэслэн хяндаг ийм үүргийг одоо ингэж салгаж оруулж байгаамаа. За Венийн конвенцэд тусгасан аргууд гэж байна. Хуучин хуулийн дээр бол үзэсгэлэх мөн тайлбар гэсэн юмнууд байхгүйсэн. Одоо үзэсгэлэх гэдэг бол одоо бас олон улсын нэр томьёо маш том ийм одоо гэрээ хэлцэл байгуулах үе шат байдаг. Тэрнийг бол хуучин гэрээнд хуучин төсөлд одоо хуучин хуульд байхгүйсэн энийг шинээр тусгаж маш тодорхой оруулж ирж байгаа. За тайлбарын хувьд мөн адил. За шүүхийн процедурын хувьд бол одоо манай хуульчид энэ дээр хариулнаа. Оюун толгойн хэлцээрийн хувьд бол бас асууж байна. Энд шинэ хууль дээр бол одоо шинэ хуулийн заалтын дагуу засгийн газраас гадаадын хуулийн этгээд хөвгөнтэй байгуулах бизнесийн гэрээ хэлцээнд бол хамрахгүй маа энэ. Дугаар нь хэд вэ? 83 дээр гадаад ямнаас хариулна. Олон улсын эсрэг газрын төмөр дэргэвч тавгийн сайд гишүүний асуулт хариулъя. За яагаад шүүх хэрэглэх боломжгүй вэ гэдэг асуудлаар манай гадаад хэргийн яам хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтраад судалгаа хийсэн байгаа. Тэгээд судалгаан дээр бол олон улсын гэрээг зөвхөн хэвлэл нийтлэгтэй холбоотой учраас манай хуулийн байгуул болон шүүх олон улсын гэрээг хэрэглэх боломжгүй маа гэсэн тийм дүгнэлт гаргасан ба. Энэ болохоор үндсэн хуулийн 50 дугаар зүйл байгаа улсын дээд шүүх болон бусад шүүх нь үндсэн хууль нийцээгүй албан ёсоор нийтлээгүй хуулийг хэрэглэх эрхгүй гэж байгаа. Одоогийн практикаар бол зөвхөн төрийн мэдээлэл зөвхөн сойрхон баталсан тухай ганц өгүүлбэртэй хууль нь хэвлэгдээд байгаа. Хавсралт болгож тэрний холбогдох олон талт хэлцээр борно
хоёр талд гэрээ нь ерөөсөө хэвлэгдэхгүй байгаа учраас энийг шүүхээс ерөөсөө хэрэглэх боломжгүй маа гэсэн тийм төгөл гаргасан байна. Хэвлүүл хэрэгжилж болох юм уу те? Одоогийн байдлаар 2004 оноос хойш манай гадаад хэргийн яам, хууль зүйн яам, хууль зүйн сүнслэгтэй их хурлын 5 газартай хамтраад олон улсын гэрээний эмтгэл болгож төрийн мэдээлэл 9 ботыг хэвлэн гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл нэгдэж орсон 290 олон талт конвенцаас зөвхөн 120-ын л бид нэр нөхөж орчуулж хэвлэж гаргасан юм ба. Тэрийг л одоо шүүх хэрэглэж байгаа. Бусдыг нь бол шүүх хэрэглэх боломжгүй гэсэн байна. Тэр устав гүшүүн тодруулъя. Тэр устав гүшүүн 1 минут аваад яар. Энэ Вений конвенцээр зөвшөөрсөн олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр би 1993 онд батлаад 1998 он 2012 онд нэмэлтүүд оруулсан мөртлөөс Вений конвенц ч одоо тулгуур конвенцийн нэг шүү дээ. Тэгэхээр энэ хоорондоо Вений конвенцийн асуудлуудыг тусахгүй яваад одоо өдөө хүрсэн юм уу? Ямар асуудлын тусахгүй болоод энэ дээр тусгаж өгч байгаа. Ажлын хэсэг дугаар 84 дээр хариулъя гадаад юм. За гадаад хэргийн яамны олон улсын эрх зүйн газрын хүний эрхийн хэлцээний даргын анх хоёр тэр үчдэг гүшүүний нэмэлт асуултанд хариулъя. Энэ Венийн конвенц дээр гэрээ байгуулах аргууд дотор соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах, нэгдэн орох зэрэг аргууд байсан. Мөн дээрэс нь одоо гэрээг бүрдүүлэгч баримт бичгүүдийг харилцан солилцох гэсэн ийм аргууд байдаг. Үүнээс бол одоо бид нар хүлээн зөвшөөрөх гэрээг бүрдүүлэгч баримт бичгүүдийг харилцан солих гэсэн ийм хоёр аргуудаас хоёр аргыг нь орхигдуулсан байсан учраас энэ олон улсын гэрээний тухай хуулийн төсөл дээр нэмж оруулсан ийм юм байгаамаа.